За гişүүд өдрийн минь хүргье. За ингээд төлөвлөгөө төсөв гүйцэтгэл хоорондоо ингээд ямар ч нэг хамааралтай биш явж байгааг үр дүн гарч байгаа юм л та. 2024 оны гүйцэтгэлийг бид нар 25 онд ярьсан. Бас нэг 50 төвл байсан. Одоо ингээд 25 оны гүйцэтгэлийг 26 онд ярьж байна. Аудитаас 58.1 гаргаад ирсэн. Тэгээ одоо 50% ажил хийж нэг ч муу шүү дээ. Ажил хийж чадахгүй шүү дээ. Одоо их хурлын дарга болсон өчигдөр их хурлын даргаас богоод ерөнхий сайд хийж чинь учрал дарга. Оюун эрдэнэ засгийн газарт ажиллаж байсан та. Зандан шатрын засгийн газарт ажиллаж байсан. Одоо та ерөнхий сайд болж байна. Бүх зовлон жаргалыг мэдж байгаа. Тэгээ дараа жил энэ 50 хэдтэй тоо хармааргүй байна. Залуу гишүүдийн бас сэтгэл найдвар гэж харж байгаа. Монголчуудаараа таныг харж байгаа. Дараа жил 50 хэд гэсэн тоог хармааргүй шүү. Энийг одоо 2 жил дараалал ярьлаа. За зарчмын 3 асуулт байна. Нэгдүгээрт их хурлын даргаас асууя. За төсөв төлөвлөгөө ярих болохоор бол одоо манай их хурлын гишүүд чинь бүгд энэ тэнд очиод тойрог дээрэж ажиллаад лоббид бол янз бүр болж байгаа мөнгө тавиулах га төлөвлөгөөнд оруулах га дайрдаг. Гүйцэтгэлээ бид нар энэ дэгийн тухай хуулийн 117-ийн 3-аа бариад бүх байнгын орнуудаараа хэлэлцүүлж ямаар байна. Хоёрхан байнгын орноор хэлэлцсэн болоод орж ирээд энд боох гэж оролдож байгаа. Ер нь цаашдаа энийг хэдүүлээ болох хэрэгтэй. Төсөв одоо хүрхгүй байна, хүрж байна гэж ярьдаг. Эдийн засагт хэлж байна гэж ярьдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоо $7,000 руу хүрчлээ гэж яриад байгаа боловч яг гадагшаа гараад иргэдтэй боловсролын эрүүл мэндийн аж ахуй нэгжүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзахад тэдний одоо амьдрал ахуйд нь орсон мөнгө нэгч байхгүй. Энд ярихаараа л хамгийн болоод байна гэдэг. Тэгээ тоогоороо гарч ирж байгаа. За тэгэхээр нэг дэх асуулт. Их хурлын дэд даргаас асууя. За хоёр дахь асуулт. Ерхий сайдаас асууя. За энэ хэл шалгалчин бүр давхардаад утгаа алдлаа бүр. Засгийн газар өөрөө одоо хянаад ороод ирэх юм. За тэгээ өөрсдийнхөө ажлыг одоо энэ тэргүүлэх чиглэл дээр 48.5 гэж яхад үндэсний аудитын газрын тэргүүлэх чиглэл дээр 20.9% ажилласан байна гэд оруулаад ирдэг. Их хурлын тамгын газар дахиад хяндаг, хангалтгүй байна гэдэг. Тэгээ энэ гурвынхаа зааг ялгах яах ёстой учрал дарга. Та ерөнхий сайд ер нь цаашдаа одоо яах вэ? Энд дээр нэг та хариулт өгчөөрэй. За үндэсний аудитын газраас жил болгон зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийг хэрэгжүүлдэг. Одоо яах вэ? Их хурлд ажиллаад тайлгнадаг. Аудитын газраа жил болгон 50% ажиллаад энэ 50% ажиллаад энэ муу байна гэдэг зөвлөмж өгөөд идэг нэмэр байхгүй. Та хэд мань юу гэж бодож байна? Энэ 3 асуултанд хариулт авчид тодруулъя. Дэдэргээс юу асуусан гэсэн бэ? Үүслээ. Саяны тэр байнгын орон дээр ярьсан асуудалтай холбоотойгоор тийм. Дэгийг хуулинд хэдүүлээ бас саналаа оруулаад ирэх хэрэгтэй байна л да. Тийм. Яг наад чинь дэгийн хуулинд хэдүүлээ саналаа оруулах хэрэгтэй. Саналаа оруулаад ирж болно. Тэгээ хэдүүлээ хэлцээж явчих. За, учрал ерхий сайд. За төлөвлөлт, төсөвлөлт, хяналт, мониторинг гэдэг чинь энэ циклээр явах ёстой. Дизайн, мониторинг, evaluation гэдэг. Гэтэл энэ төлөвлөлт, төсөвлөлт хоёр бол үнэхээр зөрүүтэй явж байгааг сая очроод их шүүмжилж байгаа. Энэ үнэ 25 оны гүйцэтгэл өнөөдөр явж шít. Гэтэл энэ чинь 24 оны төлөвлөсөн төлөвлөгөө байхгүй. Тэгэхээр цаг үеэс шалтгаалаад өөрчлөгддөг. Ялангуяа энэ эдийн засгийн тоонууд ингээ өөрчлөгдөж байгаа. Тэгээ бид бол нөө хэд романтик айгүй гоё төлөвлөгөө гаргацдаг. Тэгээ дүүндээ хүрч чадахгүй. Мөрөөдлийн олон жигсаалттай. Тэгээ түүрийгээ гүйцэтгэж явсаар байгаад ийм байдалд хүрчдэг. Гэтэл энэ нь өөрөө энэ эдийн засгийн тоонууд дээр өөрчлөгдөд байдаг. Хангалттай нөөц байдаггүй. Тэгэхээр тухайн үед тийм учраас одоо энэ нөгөө хяналт хэрэгжих механизм буюу энэ мониторинг бодлогын баримтчгуудыг үнэлж байгаа энэ агентлагийг төлөвлөж байгаа агентлагийн дэргэд яамныхын дэргэд авчираад одоо ажиллаж байгаа. Дээрэс нь яг таны хэлж байгаа энэ хэрэг хэрэглэх газар, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, аудит гэдэг энэ олон юм
хяналтууд хэн хяналт хийгээд байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр би ажлаа бол эхнээсээ анханасаа юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр төлөвлөлт төсвөлт хяналт мониторинг бол яг ийм циклэр байх ёстой гэж үзчихсэн. Тэгээд 5 жилийн чиглэлийг яг ийм индикаторуудад тавьж та бүхнээр батлуулсан. Одоо би энийг одоо хэрэгжүүлэх гэж байна. Тэгэхээр яг таны хэлдгээр би зовлон жаргалыг нүдсэн. Хаана ямар асуудал үүсээд байгааг нь одоо бүрэн дүүр үзсэн хүн. Тийм учраас засгийн газрын хэрэглэх газар хяналт хэрэгжүүлэх газар аудит гэсэн энэ олон давхарцсан хяналтуудыг одоо нэг байр байранд наваачна. Чиг үүрэг дээр нь оновчлно гэдгээ би бас танд хариуцлагатай хэлье. Дээрээс нь тэр төрийн албаныхны би өчигдөр бас байр сууриа илэрхийлэхдээ хэлжсэн тэр тайлангаас чөлөөлнө. Нэг хэрэгтэй хэрэггүй бичиг цаас шийддэг байдлыг одоо зогсооно. Зөвхөн нэг цахим систем дээр бүгд мэдээллүүдээ, үнэлгээгээ, мониторингуудаа мэдээллүүдээ тавина. Тэг бүгдээр татчихна. Сая их хурлын дарга багт нөгөө энэ гишүүдэд бас реал таймаар хардаг дашборд тамгын газраас бид нар боловсруулж өгсөн. Тэгэхээр та бүхэн ч гэсэн шууд тэрнээс мэдээлэл аваад байх болохос биш. Хэдүүлээ энд нэг бичиг шийдээ биенийхээ цагийг их хүрээд байна л да. Угаасаа үдчих хэмжээнд статистик тоо ярьдаг. Тэгээд нэг тайлбар тавьдаг. Тэр гишүүд ч тэрийн сонирхолтой биш. Нөгөө хүмүүс ч нөгөө ярьдаг юм ярьдаг. Тийм учраас бол одоо миний хувьд өнгөрсөн хугацаанд оюун эрдэнэ засгийн газар, замдан шатар даргын засгийн газар бүх засгийн газарт ажиллаж исэн учраас зовлонгоо ойлгож байгаа. Тэр танилцаад байх юм байхгүй. Тэгээ шууд шийдэх юм ажлаа шийдээд явъя л гэж бодож байгаа. За 4 номер микрофон. Гишүүнээс солондоос хариулъя. Үндэсний аудитор газар Магнас. За аудитын төрийн аудитын тухай хуулийн дагуу бол бид асуудлыг авч үзээд үнэлээд тэгээ зөвлөмж албан шаардлага холбогдох шийдлүүдээ өгдөг. За 2023-24 оны өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээс үзэх юм бол харьцангуй бас агсан одоо хэрэгжилт нь агсан ийм үнэлгээ байгаа. Тухайлх юм бол 24 онд бид нар 18 төсвийн ерөнхийлөн захирагчид зөвлөмж өгч ирсэн. Нэг яамд албан шаардлага өгч ирсэн байдаг. За энэний биелэлт өнөөдөр бол дунджаар 80.2% ийм биелэлтэй байгаа. За 25 оных дээр бид бол нийтдээ 7 зөвлөмж өгсөн. За аудитын хуулийн зааснаар бол бид нар зөвлөмжийнхаа хэрэгжилтийг одоо завсрын болоод дараагийн одоо давтан тэгээд эх жилийнхаа За 4 номер микрофон сонгоё. За хуулийн дагуу бол аудитын шийдвэр заавал хэрэгжих ийм одоо юутай хууль зүйн одоо баталгаатай. За энэ утгаараа хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдол бол дараагийн шатанд буюу одоо арга хэмжээ авах хүртэл ингэж явах ийм одоо хуулийн боломж байгаа учраас аудитын шийдвэрийн хэрэгжлийг хангах тал дээр бид нар тал бүрдээ анхаарал ажиллахад энэ одоо үнэлгээний биелэлт бол сайжрах юм бүрэн болцоотой байна гэж харж байгаа. Харьцангуй 23-24 онтой харьцуулахад бол харьцангуй өссөн ийм дүн харагдж байгаа. Бид цаашдаа энэ дээр анхаарал ажиллах юм бүрэн болцоо байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас бид нар төсвийн ерөнхийлөн захирагчд болоод бусад захирагч нартай энэ тал дээр бол хамтарч ажиллах болцоо байгаа. Энэ тал одоо хөшүүрхэ ашиглаж ингэж ажиллана гэж ингэж бодож байгаа. Баярлалаа.